Word 2010 бол Microsoft Word програмын шинжилсэн хөлбөр бөгөөд Word 2010 дээрх тулбар буюу хэрэглүүрүүд болон меню зэрэг хэрэглэхээс илүүтэйгээр Ribbon-ыг их хэхэн ашигладаг. Word програмын Ribbon табуудыг танилцуулъя. Home таб бол текстийг copy pastelах эсвэл катлах, мөн хэлбэр форматыг нь өөрчлөх үүрэгтэй. Insert таб бол баримтуудаа нэмж ямар нэгэн хүснэгт зураг оруулах болон хуудсанд гарчиг оруулах нь бас хуудасны доод талд текст бичиж болно. Page layout гэсэн табаас баримтын хэмжээ, үг хоорондын зам, хуудасны өнгө, хуудасны ирмэг зэргийг тохируулж болно. References гэсэн табаас Table of Content буюу агуулгын жагсаалтыг тохируулж хийж болно. Бас нэмэлт тайлбарыг хийж болно. Mailings табыг дураалгасан. Review табыг тайлбарлая. Хийсэн баримтаа эцэслэж дуусгах үед Review табыг ашигладаг. Үг үсгийн алдааг засах, хэл өөрчлөх, бичсэн текстээс үг хайх гэсэн үйлдэлүүдийг хийн. Mailings табын талаар эргээд ярилцъя. Хэрвээ хэн нэгэн лүү баримт илгээх гэж байгаа бол энэ табыг ашиглана. Документа тухайн хүний цахим хаяг руу илгээж болно. Дараагаар нь Review таб руу ороод илгээх баримтаа хянаж засварлаж болно. Ингээд эхнээс нь дахиад тайлбарлая. Хамгийн ихэнд текст оруулна, эсвэл хуулна, зураг эсвэл хүснэгт оруулна. Баримтыг хэвлэхээс өмнө ерөнхий зураглалыг харах юм. Нэмэлт тайлбар оруулах жишээ нь агуулгын жагсаалт гаргах гэх мэт. Цахим шуудангаар дамжуулж захиалгах, бичиж боловсруулсан бичиг баримтын үг үсэг, алдаа, орчуулгын алдааг засах юм. View таб дээр дарж хийсэн бичиг баримтаа ойртуулж эсвэл холдуулж харж эсвэл цонхоо сэлгэж харж болно. Хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг командууд цонхны зүүн буланд байгаа гэдгийг хэлмээр байна. Харин цонхны баруун буланд ховор хэрэглэгддэг командууд байдаг. Анзаарах ёстой зүйл нь цонхыг жижигсэхэд баруун булангийн Find, Replace, Select гэсэн командууд Editing гэсэн нэг цэсэн дотор орсон байгааг харж байгаа хаа. Хэрвээ цонхоо жижигсгсэн бол үг хайх юм, эсвэл үг орлуулах бол Editing гэсэн бүлэг дотроос олох боломжтой. Цонхоо улам жижиг болгоход Stylus болон Paragraph гэсэн бүлгүүд жижиг болж байгааг харж байгаа биз? Font гэсэн бүлэг бас жижиг болж байна. Дэлгэцийг жижиг болгоход Ribbon-ууд харагдах болно. Дэлгэцийг буцаага томруулъя. Томруулснаар бүх табууд харагдана. Хэрвээ та Word програмыг ашиглахдаа дэлгэцээ жижиг болгож ашиглах бол зарим командууд нуугдмал байдалд шилждэг гэдгийг мэдэх хэрэгтэй ба. Заримдаа хулганы заагуурыг хэд хэд дарж команд өгөх хэрэг гардаг гэдгийг мэдхэд илүүдэхгүй. Ribbon нь дэлгэцэн дээр догол мөрийн хэмжээтэй зай эзэлдэг тул жижиг цонхон дээр хэтэрхий том санагдаад байвал Ribbon-ыг жижигсгэж болно. Ингийн тулд хулганыг Ribbon дээр байрлуулад хулганы баруун товчийг нь дараад хамгийн доор нь Minimize the Ribbon гэсэн хэсгийг сонгоно. Хэрвээ текстэн дээрээ засвар хийх эсвэл ямар нэгэн зүйл нэмж оруулах бол хүссэн таб дээрээ дарахад тухайн таб доторх командууд гарч ирнэ. Хэрвээ текстийн захын зай эсвэл хэмжээг өөрчилмөр байвал Page layout табыг дарахад Margins гэсэн команд гараад ирнэ. Хэрвээ командуудыг ил болгомоор байвал хулганыхаа баруун товчон дээр дараад Minimize the Ribbon гэсэн хэсгийг дахиад дарахад бүх Ribbon-ууд буцаад ил гарч ирэх болно. Хэрвээ та keyboard дээр ихэвчлэн хэрэглэдэг бол Ctrl F1 гэсэн товчлуурыг зэрэг дарахад Ribbon далд орно, эсвэл ил гарч ирнэ. Ингээд Ribbon гэж юу болох талаар та бүхэн бага зэрэгч болов мэддэг болсон гэж бодож байна. Цонхны зүүн гар талд тогтмол хэрэглэгддэг командууд байгаа. Хэрвээ ямар нэгэн зураг оруулах гэж байгаа бол Insert таб руу ороход болно. Хэрвээ текстийн захын зайг тохируулах бол Page layout таб руу орох талаарх ойр зур хэрэглэгдэх командуудаа мэдэж авсан биз. Ribbon-ыг хэрэгжилж хэвш мэгц аль таб дотор ямар команд байгааг сайн мэддэг болно.